Цус ойртох буюу цусан төрлийн хүмүүс хоорондоо гэрлэж өр удмаа үлдээх явдал нь биологийн хувьд ноцтой эрсдэл дагуулдаг үзэгдэл юм. Энэ бол хүний генетикийн сангийн олон янз байдлыг буруулж, удамшлын өвчнүүдийн эрсдлийг нэмэгдүүлэхээс гадна популяцийн урт хугацааны тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлдэг. Энэхүү асуудал зөвхөн хүний нийгэмд төдийгүй амьтны аймаг, ургамлын генетикийн судалгаанд ч мөн адил чухал асуудал болж иржээ. Цус ойртолтын нөлөөллийг судлах нь генетикийн болон анагаах ухааны салбарт асар их ач холбогдолтой бөгөөд маш олон судалгааны үр дүн үүнийг баталдаг байна. Генетикийн түвшинд цус ойртолтын гол аюул нь гомозигот байдал нэмэгдэхэд оршдог. Гомозигот байдал гэдэг нь тухайн хувь хүний эцэг эхээс удамшсан тодорхой генийн хувилбарууд хоорондоо адилхан байхыг хэлдэг. Хэрэв тухайн гентэй холбоотой ямар нэгэн мутац байвал энэ нь гетерозигот байдалтай үед буюу нэг хэвийн бус генийн хажууд эрүүл хувилбар нь байх үед илэрхгүй байх магадлал байдаг. Харин гомозигот болсон нөхцөлд энэ мутац бүрэн илрэх боломжтой болж төрөлхийн гажиг удамшлын өвчнүүд үүсэх эрсдэл нь огцом нэмэгддэг байна. Жишээлхэд генетикийн олон тооны өвчнүүд тухайлбал гемофили, цистик фиброз, Т-сакс өвчин зэрэг нь ойр төрлийн хүмүүсийн хооронд удамшсан тохиолдолд илүү өндөр давтамжтай илэрдэг болох нь тогтоогджээ. Түүхийн туршид хаад язгууртнуудын удам залгамжлалыг хадгалах зорилгоор ойр төрлийн гэрлэлтийг өргөн хэрэглэж байсан нь олон ноцтой үр дагаварт хүргэжээ. Жишээ нь Европын Габсбургийн хаан дудмынхны дунд илэрсэн Габсбургийн эрүү буюу мандибулар прогнатизм өвчин нь үе дамжсан цус ойртолтын үр дүн гэдгийг генетикийн судалгаагаар тогтоосон байдаг. Испанийн хаан 2 дугаар Карлийн угсаа залгамжлах чадваргүй олон төрлийн бие махбодын гажигтай төрсөн нь түүний удмын цус ойртолтын эрсдлээс үүдэлтэй байсныг эрдэмтэд онцлон ярьдаг юм. Цус ойртолтын сөрөг нөлөөг тодорхойлохын тулд олон улсын генетик судлаачид популяцийн генетикийн шинжилгээ хийдэг. 2013 онд Харвардын анагаахын их сургууль, Макс Планкийн хүрээлэнгийн судлаачид Европ, Азийн эртний хүмүүсийн ДНХ-г шинжилэн цус ойртолтын түвшин нь тухайн популяцийн гентэй холбоотой өвчнүүдийн тархалтад хэрхэн нөлөөсөн болохыг судалжээ. Энэ судалгаагаар жижиг хаалттай нийгмүүдэд цус ойртолтын нөлөөллөөр удамшлын өвчнүүд илүү өндөр тархалттай байгааг тогтоосон бөгөөд Монголын эртний нүүдэлчдийн генетик сан нь илүү олон янзын гаралтай байсныг харуулжээ. Сүүлийн үеийн нэг сонирхолтой судалгаа бол 2021 онд Кембрижийн их сургуулийн генетикийн багийн хийсэн судалгаа бөгөөд тэд 1000 гаруй жилийн өмнөх булчнаас гаргаж авсан хүмүүсийн ДНХ-г шинжилээд ойр төрлийн гэрлэлтийн түвшин өндөр байсан нийгмүүдэд төрөлхийн гажиг, дутуу хөгжил, удамшлын эмгэгүүд их байсныг нь харьцуулан тогтоожээ. Ялангуяа хөлдөө орчинд хадгалагдсан эртний Сибирийн нүүдэлчдийн яснаас илэрсэн ДНХ-гийн шинжилгээгээр ойрын удамшлын гомозигот мутацууд элбэг байсан нь генетикийн эрсдэл өндөр байсныг тодорхойлж буй юм. Генетик судалгаанууд цус ойртолтын аюулыг илрүүлж, удамшлын өвчнүүдийн тархалтыг тодорхойлохоос гадна түүнээс урьдчилан сэргийлэх боломжийг судлахад ихээхэн ач холбогдолтой. Орчин үеийн генетикийн оншилгооны технологи, ялангуяа геномын дараалал тогтоох буюу whole genome sequencing гэдэг аргачлал нь удамшлын өвчнийг илрүүлэх, хосуудын генетик нийслэлийг тодорхойлох боломжийг бүрдүүлж байна. Эдгээр аргачлалууд нь цус ойртолтын эрсдлийг тооцох, популяцийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр өргөн хэрэглэгддэг юм. Цус ойртолт бол зөвхөн хүмүүст биш, байгаль дахь биологийн төрөл зүйлүүдэд ч ноцтой нөлөө үзүүлдэг байна. Генетик олон янз байдлын бууралт нь амьтдын дунд популяцийн генетикийн шилжилт багасч зарим зүйлүүд устдах аюултай болдог. Үүний тод жишээ бол энэтхэгийн хаан барс буюу Panthera tigris бөгөөд 20 дугаар зууны дунд үед тоо толгой эрс багасж хоорондоо ойр төрлийн барсууд үржснээр удамшлын гажиг, дархлааны сулрал, нөхөн үржихийн асуудалж үүссэн. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд генетик судлаачид хамгааллын хөтөлбөр боловсруулж генетикийн олон янз байдлыг нэмэгдүүлэх зорилгоор холимог популяц үүсгэх арга хэмжээ авчээ. Дүгнэн хэлэхэд цус ойртолт гэдэг бол популяцийн гентэй холбоотой өвчний тархалтыг нэмэгдүүлэх, төрөлхийн гажиг үүсгэх, генетик олон янз байдлыг бууруулах зэрэг аюултай. Орчин үеийн генетикийн судалгаанууд энэ асуудлыг илүү нарийн судалж, эрсдлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх боломжийг бий болгож байна.
Хүн төрлөختөн цус ойртолтын үр дагаврыг ойлгож, удамшлын эрсдлийг бууруулах шинжлэх ухааны арга замуудыг ашиглах нь генетик эрүүл мэндийг хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг юм.